эхийн ачийг хариулах одоо бурхан багшийн төрүүлсэн ээж нь 33 тэнгэрийн оронд очиж төрсөн байсан. Тийм учраас эхийн ачийг хариулж очиж одоо бурханы энэ төгс гэгэрлийн замд оруулж ном айлдаж ингэж сайхан одоо дайснаа дарсан хэлэнцэд нүгэл явсан байгааг дарж дайснаа дарсан юм хотогт болоож улам дэвшүүлж одоо төгс гэгэрлийн замд оруулсан их ачийг хариулсан ийм хоёр чухал үйл явдал болсон ийм байдаг. Энэ өдөр буян чуулганыг хурааж ингэж одоо буйны үйлээр ингэж өнгөрөөдөг ийм сайхан өдөр байгаа юм. Тэгэхээр энэ өдөр бол одоо хамгийн их аав ээжийн ачийг хариулж байгаа явдал бол юу гэхтэй зэрэг үр хүүхэд биднүүд нүгэл хийхгүй байх. Аав ээжийнхаа нэр төрийг сайхан авч явж тэр одоо дуурсагдах нэрийг сайхан авчихын дээр явчихын дээрээс үр хүүхэд болсон биднүүд буян чуулганыг хурааж нүглийг төвчиж ингэж чадчихснараа бол тэдгээр одоо аав ээж болж явсан тэр улсуудад бол асар их хэрэг болдог. Шүтэн барилгын холбоогоор одоо буян чуулганыг хураадаг юм. Тийм учраас энэ өдөр бол аав ээжийнхаа одоо ачийг санаж буяныг хурааж аав ээжидээ одоо энэ дугуй сүмдээ нэрж сайхан одоо ерөөл маань айлтгаж тэднүүдийн дурсахын хажуугаар амьд сэрүүн байгаа аав ээжидээ баяр талархал илэрхийлж төвд Монголын оронд талааваа мэндүүлсэн буюу өнөөдрийн өдөр бол гэр орноо цэвэрлэдэг, дугуй сүмээ сайхан цэвэрхэн байлгадаг, зул хүжээ өргөдөг, цэвэр ариун сайхан байлгадаг. Тэрнээс гадна бол бие хэл сэтгэл гурвын ариун цэврийг барьдаг, нүгэл үйлддэг, буян чуулганыг хурааж яадаг ийм одоо уламжил тогтсон. Тэрвэрээ бол энэ их цаг буюу энэ дүүцэн өдөр хийсэн буян бол хэдэн 10 сая жаваагаараа үржидэг. Бас нөгөө эсрэгээрээ нүгэл үлдэх юм бол хэдэн сая жаваагаар одоо нүгэл хураадаг, аривддаг, нүгэл аривддаг. Тийм учраас бол энэ өдөр маш чухалжилж ирсэн бурхны шавнар бол ингэж одоо их чухалжилж ирсэн. Аав ээжидээ хайр хүндэтгэлээ хайртай шүү гэж хэлдэг юм ахэд би танд хайртай гэдгийг сэтгэл зүрх би хэл сэтгэл гурвын хөдөлгөөнөөр илэрхийлээд нэг баярлуулчихад бол гомн их буян хураах ийм өдөр байгаа юм. Бурхан багш тэнгэрийн орноос намрын адаг сарын 22-ны өдөр бууж ирсэн. Тэгтэн одоо 3 сар тэнгэрийн орон заларч чад. Тэгээ энэ одоо шавнар нь асар их хүсэн хүлээж бурхан багш зэ ирэх бол гэж ингэж хүсэн хүлээд сүгжин нэмтэргүүтээ хаадууд одоо бурхан багшийн суудлыг оруулж исэн монголжив гэдэг бодисод бат хандаж бурхан багшийг одоо өтөр түргэн заларж ирэх болтугай одоо яагаад ийм удаан заларч байна вэ? Бид санаж өсөж байна бурхан багшийнхаа гэж ингэж айлтгсны улмаас Ред хувилгааны манлай монгол жибүүгээр 32 урчинг дагуулan 33 тэнгэрийн оронд очиж усны хөвөөнөө тусах бурхан багшийн босоод үрсийг цагаан зандан мотор бүтээлгэн Удияна хаанда өгч нийтийн шүтэн болгосон нь зандан 100 хэмээн алдаршсан бэлээ. Зандан 100 бурхан нь хамаг төрлөختнийг самсаараа хорвоогийн хүлээс тойргоос гэтэлгэн чөлөөлөхийн тулд баруун гартаа авралыг хайрлах уу хэмээх мутралгыг хамаг амьтныг амар амгалан доршоох дээдийн сайныг өгөгч хэмээх мутралгыг тус мутралсан байдаг. Ээжийнхэн ачийг хариулаад 33 тэнгэрийн орноос бурхан багшийг буун ирэхэд зандан 100-ээр 6 алхам мөхтөн очиж мэхийн залбирахад бурхан багш вэр адис өвгөнгөө намайг нирванд одсноос хойш энэ зандан 100-тай учирсан хэм бүхэн надтай биеэр уулзсан мэт адис жанлавтай химээсэн түүхтэй.